байна уу? Ангийнхаа хамт олонд энд ийм сайхан хөтөлбөрт орсондоо бүгдээрэндээ өөрсөндөө ангийнхаа хамт олонд баярлалт талархаж байна. За тэгээд би ч одоо яах вэ? Бас дард өгч байгаа юм чинь тэгэл бүх шуухтаа төвгүй тэгэл жоохон өөрийгөө амиа авч явах гэж юмд бас чадлынхаа хэмжээгээр заримдаа дадлан мадлаг болох гол энэ төр байдаг тийм нэг хүн байгаа л да. Тэгээ уул нь бага хэмжээ мэрэгжилтэй. Тэгээд одоо яах вэ гэдэг тэтгэврийн чинь боцоо хөдөөтэй. Одоо сүүлийн үе жоохон ер нь одоо нөгөө амьдралын хэм маяг юм хүмүүс аминдаа цахаал одоо үргэлж одоо яах вэ гэж бас бүх мэжээл бас төг багт байвал бас хэдээр гэж боддог. Хүүхдүүдтэй болохгүй бас өөрийгөө явж ивэл бас тэгээд хоёрдугаар хүүхдүүд ээжээр нь тэгэл байдаг байсан гэж одоо яг хэрэгцээгүйч гэсэн асгал хөдөлгөөн ямар нэгэн хоол амьдралын хэмээг нь хожим хүүхдүүд нь цагийн тулгаар бас болно л гэж дотроо хүмүүс өөрөөсөө нэг яваад мэлээ бас алдаж оноод мэлээ олон жил болж байгаа. Тэгээд багшаа юм тэр хамт байж зууд их ярьдаг байсан. Тэгээд энэ өөрн тунаа гэжсэн өөрн бас нэг жоохон гоцорч जैन. Тэгээд дараа нь зүрх гэдсэн суугаад маш их амжилттай их идэвхтэй их гоё эсөө. Тэгээд их үрдүнтэй дараагийнхт нь бас суунаа бөөрөнд суун элгэнд гоцорчоод тэгээд зүрх гэдсэн суугаад бөөрөнд айгуу суун гэж бүр шамдаж яснаа тэрүүхэн үед нэг янз бүрийн асуудал гараад бас нэг муу хүнд ямар юм болоод гоцорч өө. За тэгээд энэ уушгинд өстой орж ирээд уушгин олгоон цэвэрлэгээндээ ороод битгдэг цэвэрлэгдэг энэ юунд ороод 21 дадлдаа ороод яг цэвэрлэгээнүүд дасгал хийгээд усуугаад тэгээд бие зүлэх тэгээд түүхэн дээр тар тасны цэвэрлэгээгүй тэгээд хэдэн хитаар ивлөө тэр нөгөө сайхан хоолнд бүр одоо дуртай болтоод бас тийм сайхан үр дүнд байна уу. Тэгээд тэгээд бүгдийн асал одоо анхаарал багш маань дагаад цаашаага гэр бүл энэ төр дээр нөлөөлөөсэй л гэж их бодож байна. Тэгээ багштай их талархаж байна.